сайн байцгаана уу хүүхдүүд? Сайн, та сайн байна уу? Сайхан үг бүхнийг биедээ хэлье. Амжилт. Өгүүлбэрээс сонирхсан хүүхдүүд сонсчаа үрж байна. Ажиглахаар өгч. За өнөөдрийн үйл ажиллагаанд намайг хүчит сурагчаа болсон та бүхэндээ маш их баярлж байна. За ингээд дараачихан үйл ажиллагаа хөтлөх хүчит сурагчийн эрхийг за одоо өсгөхөд ашиглаж байна. Баярлалаа. За багчууд уламжлалт засаараа баримтлагддаг явж байлцгаая. Дэгүүдээ байлаа. Сонсох урд сайн хурлахтай баг энэ цэцлэг юм шүү найзуудаа. Цаг бол бат юм шүү найзуудаа. Бодохгүй шунц ажиллахгүй дайтай юм шүү найзуудаа. Үнээр зөвхөн төрөв бидээсээр бахан юм байна. Анхудаа бүтэний мэдээлэл дэлхийн хамгийн анхны задгаа зүүн үзэж найзуудаа. Хамгийн анхны түрхэн үзсэн байна. За өнөөдрийн үйл ажиллагааны одоо үнэлгээг за эзэн баг ба зочин баг гэж өгнө. За Үнэлгээ байна шээ. жишээлбэл бяцхан баг маань луужингийн эзэн баг. Луужин болохын дараа бяцхан ягчдын зочин баг. За луужин эргүүл хайгуулчдын эзэн баг, хайгуулчд луужингийн зочин баг болно. За ингээд ийм их жишээнийг үнэлгээг өгөх яваад байна. Болсон уу? Байсан. Миний хүсэлтүүд над ширээний чинь байгаа шүү. Аа эцэг ба чочоо нэ. Багууд өмнөх үйл ажиллагааныхаа одоо хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргана гэж тохирсон байгаа. За бүтээлүүд авчирсан уу гэдэг? Ажилласан. За тэгвэл одоо бүтээлүүдээ одоо тэнд байлгал. Гэхдээ за багаас 2 хүүхэд гарч байлуулна. Тэгээд хүчтэй сурагчны хатан дөрөв тайлбарлах байгаа шүү. За Хамгийн тайлбарлах нэмээ хамгийн юугаа байлаа. Манай багийн нэр баг бяцхан аялагчид баг. Манай багийнхан таны санаагаа хийхдээ намайг зориулсан ардын сайхан зүйрцэн үгсээр байжуулсан. Бас тэгээ багаараа шүлэг зохиосон байгаа. Шүлгээ уншиж үзүүлээ. Хаанч хамаагүй аялуулагч, харамгүй эрдмээ түгээгч, сургаал үгсийг бидэнд зориулагч, сургамжид өгүүлэг бидэнд ойлгуулагч, хамаг зүйлийг өөртөө агуулдаг ном, тэрхэн бяцхан, уран үгс, тэнгэр тэрсэн агуу өгүүлэг, бяцханнуудыг минь нээж, баялуулж өглөө номтаа гэсэн шүлэг зохиосон байгаа. За манай багийнхны гэрийн дадлаг хийсэн бүтээлээ сонирхолтой номын хавчуурга ийм гоё номын хавчуургууд хийж ирсэн байгаа. За манай бүтээлээр ажиллахыг манай бүтээлийг дэлгэрэнгүй үзхийг хүсвэл манай бүтээлээр ажиллаарай. Аавч маргич. Манай баг ханаас сонгоо ихтэй олон сайхан ардын зөөрөг болон номтой холбоотой мэдээлэлээр чимжигсэн байгаа. За мөн бяцхан ном болон номын хавчуурга, номын тухай зөвлөмж хийсэн байгаа. За зүйрцэн үгээс бодвол ном бол ертөнцийн харах зах юм гээд та бүхний мэдэх ном өндөр олон чачуу намтай өргөн талай цаашаа намтай ингээд олон сайхан зөрөг болон мэдээлэлээс дуртахад дэлхийд олон төрлийн ном байдгаас тэднээс хамгийн утга төгөлдөр ураа яриа өгдөг Монгол ном байдаг гэсэн их жишээтэйгээр
Танаас нунгаа бид чимсэн байгаа. Манай бүтээлээр эхлээд сэрхэнгээ аялахыг хүсвэл манай бүтээлээр аялаарай. Хаагч багийн бүхэн шиг байна. За манай багийн болохоор ханаас нунгаа аялтаар одоо янз бүрийн зүйлсээр чимэглэж одоо намаа хайрлах мэрлэх зүйлээр одоо ийм үг бичиж чимэгсэн байгаа. Мөн номон зориулсан шүлэг гэсэн байгаа. За шүлгээ танарт уншиж өгөө. Та бүхэнд уншиж өгье. Мартагдчихгүй олон үгээс магадгүй бидний тусна алдагдчихгүй олон ном алдартай болоход тусна алдрын зэрэг түрээд хатгын чинээ номоо амнаасаа илүү хайрлаа. Хатгын сургаалыг номноос бид мэднэ. Амьдралын ухааныг номноос бид ойлгоно гэсэн зохиосон байгаа. Харин манайх болохоор зэрэг тэгээд тацхан ном зэрэг хийсэн байгаа. Та бүхэн дараад манай бүтээлээр аялаарай. Манай сэдвүүцээ маань ханаас сониндоо онч үүсвэн намын тухай сонирхолтой баримтууд гэсэн ба жишээлбэл дэлхийн хамгийн анхны ном Бомбар гүнштэй хамгийн анхны номын сая 9 дор дагцсан байдаг. Бидний сайн мэдэх ном бол ертөнцийг хаалцах зөндөө олон зүйлүүд байсан байгаа. Бас энэ дундаас бяцхан ном болон намын хчаагуудыг бид нэр өмнө хүлээж хийсэн байгаа. Бас энэ чанаас бяцхан номоос үзүүлэхэд ижил тоолын цаг юу өгдөг вэ гэдэг нэг цаг нэг таарч байгальтай байна. Нэг цагаар яг одоо чин сэтгэлээсээ инэ. 202 тэр танд хайртай. 202 шохор хөлөвлөж ингэвчтэй. Зөндөө олон зүйлийг хийсэн байгаа. Та бүхэн иж үзээрэй. За хэдүүлэн сэсгийн хөтөс цогцол шинж чанар байна. Манай ургийн Нобель ертөнцийг харах цонх гэдгийг шууд утгаар нь оруулж гисэн байгаа энд. Та бүхэн харж байгаа. За тэгээд бас шүлэг, онч, адын сайхан зүр зүтсэн үгс хэмжлэн маш олон сайхан юмар чимсэн байгаа шүү. Наймаа багууд юу гэх хайрлаа. Тэр өмнө сүүлд тэр яасан багтаа. Тэр сүлгээр дахин бас баярлалаа. За одоо энэ нэг юм бэлэн анхаарал хандуулаад одоо юу хийх гэсэн бэ? Ерөнхийдөө бүтээлээр аялж байгаа боловч энэний цаана та нар юугаар аялах гэж байна? Номоор аялах гэхээр юу гэсэн үг? Номоор аялах ямар байх? Одоо ширүүл аялагчд багаас асууя л та. Бяцхан аялагч ба номоор аялах гэж юу гэж байна? Бид нар одоо ингэ намайг уншаад хаа ном уншаад бид нар одоо чадахгүй хөрөнгө гаргах гэж байна. Чадахгүй хөрөнгө газараа бид нар юугаар дамжуулж аялдаг байна? За тэгвэл тойрог аяллаа эхлэх үү? Тойрог аяллаа гэхээс зүгээр энэ юу гэж санаа авсан юм юу гэсэн бэ? За энэ дээр багш нараас ямар сан сонсох гээд байгаа юм бэ? Зөвхөн энэ сайхан хийсэн бүтээлүүдэд та нар зөвхөн ингээ ангидаа хийгээд ингээд хязгаарлагдаж байна уу? Эсвэл ингээд өөр одоо найзуудтай үеийнхэн найзуудтай үзүүлэх боломж байгаа юм. Тэр талаар чинь санаа сонсох гээд байна. Яаж үзүүлэх юм бэ? За зөвхөн баг үзсэн. Сургуулийн гадаа үзсэн гадаа. За өөр ямар санал байна? За яг одоо ямар санал байна? Өөр сургуулийн хүүхдүүд бас өөр сургуулийн хүүхдүүдэд яаж болох юм? Бид нар өөрсдөө ч бас үзэх бусад үеийнхээ найзуудад үзүүлэх хэрэгтэй юм байна. Үеийнхээ найзуудад яах вэ? Үзүүлэх заавал сургуулийнхаа үлгэр жишээ өгөх. Үлгэр жишээ өгөх. Тийм ээ. За өөр чатсан маа. Ном унших гайхамшигтай. Ном унших ном унших гайхамшиг та нар өөрсдөө мэдэрсэн байх нь шүү дээ. Мэдрээд энэ бүтээлийг яасан байна. За тэгвэл бас ингээд та эдгээр хийсэн бүтээл учраас маш нэг шууд өөрийнхөө санаагаар та хүүхдүүдэд энийг үзүүл гэж тулгаж хийж өгөх учраас та нарын санаа ингээд сонсож байгаа юм шүү. За одоо ундралаа хайлаа шууд тойрог аяллаа эхлэхгүй тий. За хүүхдүүдэд тойрог аяллаа өөрөж. Тэгэхээр багууд ихэд яаж аялмаар юм? Багаараа хөл аялгаас эхлэе. Сайдч багийн аялалдаа тавтай байр.
номын зөв яасан бүх юм тийм. За түүнээс багийн бүжгээ.
Цэвэрлэгч бол Өөчдөг шиг байна. За. Дөө цэцэг ургамал яах вэ? Хүмүүс байсан байна. Хөшигчүүл байна тийм ээ. За ямар мундаг юм. Маш сайн нөхөд болсон юм тийм ээ. За тэгвэл бид өнөөдөр хаана болсон юм бэ? Тийм ээ. За одоо тэгвэл бид нар ангидаа модын сан байгуулахад сайн нэг бүгд хэрэгтэй тийм үү? Гэр чиглэл байна уу? Хөшигчүүл байгаа юу? Ширээ байна уу? Хамгийн гол нь унших сэтгэл дүүрэн хүүхдүүд байна уу? Одоо тэгвэл бидэрт юу хэрэгтэй ах нь? Намын саж хэрэгтэй байна. Намын шаяа дуудснаас бид нар байхгүй аваа бүгдээ бүтээх үү? За, ундаалаа. Багт хийх зүйлийн чиглэлээр За, Сэлүүцтэй дуулнаас 2 баг маань. За, номын хангалтлагийг эцайлагчд дуучин баг маань, номын хангалтыг. За, хайгуулчд баг маань номын хэмжээр хайцлыг хийх юм шиг. За, тэгээд энэ номын хэмжээр хайцлыг би нэг цаа хайцлыг хийсэн. За, энийг тавтанд бичлээ. За. Тэгээд ерөнхийдөө бид ингэдэг. Яагаад авах сонгоод ингэж хийж байгаа вэ? Ер нь бид хамгийн түрүү намайг бид авах ингэж сонгож хийсэн. Одоо хэлдэг болохоор Яг гэвэл ном хүмүүс хамгийн хэрэгтэй зүйл болохоор дэлгэн хатчихжээ. Монголчууд нэг авдранда хамгийн ихэнх нэмэлт тэгээд багшнаас хамаагүй чинь яах гээд авах юм бол. За ингээд тэгвэл та үйл ажиллагаа бороо. Манай хоёр багийн үедээ
байгаа тийм. Болчихсон. Танаа тийм дээ. Аюулгүй багаа яаж чадсан? Танаа орсон гаргах. Аль багтаа. Манай болохоор түүнээс багтай хамтарч хийсэн байгаа. За баяр тийм. Намын каталогийн юмсан тэндээр 8 асан ансарууд намын нэр, зохиолчийн нэр, гарын үсэг, үлээгдэж өгсөн ансарууд, намын код ингэж хэлж байна. За ямар ч байсан асуу өгсөн ансрууд тодорхой байх юм тийм. За тэгэхээр номын нэр үл яах вэ? Бай. За номын зохиолчийн нэр, гарын үсэг, гарын үсэг, зохиогчийн гар үсэг юм уу? Хиний гар үсэг байх юм? Хүлээн зохиогч. Гар үсэг хиний гар үсэг? Хүлээж авсан хүний мэдээж гарын үсэг. Тэгээ мэдээж хүлээж гэж өгсөн болон яасан юм бэ? Ансрууд тодорхой байгаа чи тийм. Танаа тэрэн дээр жаахан анхаарах юм шүү. За. Өөр эднийхээс санал бол байна уу? Танаа байна уу? Тэр нь тодорхой болчихжээ. Энэ жаа юм байна гэсэн. Тэг болж гэнэ гэж үзэж байна уу? Дахиж сайжруулах юм байна. Дахин дараад энэ өшөө хэлэх сайжруулаарай. За баярлалаа богмад. За манай хоёр баг номын картын загварыг хийсэн. Тэгээд сурагчийн чек зураг байстай. Тэгээд 8-оор номын санчийн гарын үсэг, тэгээд сурагчийн аваг, сурагчийн нэр, нээлгсэн он сар өдөр, карта нээлгсэн он сар өдөр, тэгээд дуусах хугацаа он сар өдрөөр гэж байна. Тэгээд номын код, номын сангийн нэр гэж гарсан байгаа. За тийм. Оо энэ дэс хамбайма. За, эксплорт ямар санал вэ? Ерөнхийдөө дугаар. Оо тухайн үед юу хэрэгтэй байх вэ? Болцсон. Нэг одоо өшөө одоо илүү гоё болгож ирээрэй заа. Сургуулийн нэр байсан тийм номын сангийн нэр. За яг сургуулийн нэр гэдэг энэ дээр илүү санаа болох юм тийм ээ. За баярлалаа хүмүүс сайхан байна. За манайх чи юу авлаа? Тийм номын юм чи. Номын эмчийн хайр цогтөр хийх зүйлсийг дэлгэрэнгүй хийсэн байгаа. Жишээлбэл хайж, шугам, цавуу, баллуу, скотч, харанда гэх мэт. Нүлээд яах юм бэ? Гэх юм уу? Тэгээд танаа хэрэгээ тулгуур чадсан уу? Чадсан. Тэгээд хайж чагаа юм чи хайж. Оо энэ дэш энийг дэш нь харуулдаг тавьчих юм. За энийг ингээд доктор эдгээр зүйлүүдийг яасан байх нь. Хийсэн. Юу яагаад номын хич байх хэрэгтэй вэ? За энэ дээр бацраг нөгөө скотч нөгөө орцсон номоо зааж хэрвээ номоо санасргүйгээр уурч татсан бол тэрийг скотчлох юм уу хэрвээ зурсан бол баллуулах гэдэг ямар нэг дэлгэрэнгүйгээр нэмчлээ. За арай гамтай хэлэх юм. Оо арай гамтай хэлэх юм. Тэр цаана юу гэсэн хайр л яваад байна тийм ээ. Өөр хандаа басна. Болчихсон бол одоо манай үсэг хэрэг сууж авсан тийм ээ. Аавчтай ажиллах байна. За одоо ингээд ямар ч юм номын сангаан дээр юу таахгүй. Тэгээ одоо тэр яах вэ? Одоо хин тэр номыг танах юм. Тэрийг юусаа танах шаардлагагүй шүү дээ тийм. Тэгэхээр номын санчаа яах вэ? Тэгээ бас номын ч гэсэн байх хэрэгтэй үстэй. Өөр юу байх юм? Нарийн ч. За тэгвэл энийг сонгохгүй. За тэгвэл нэг зохион байгуулалт хий. Яаж зохион байгуулалт хий? Түрүүнийг манай хоёр. Оо сайн шиг. Хоёр явуулч тээ. За өндөрлө хойрлцдаг. За тэгвэл Сэлүүцтэй түүнээс хоёр багаас номын санчаа. За бяцаалагчд луужин багаас алтнууд номын ичээ. За тэгээд үлдсэн хайгуулчд багаас алтнууд байж. Намын нарийн бичгээ. За тэгвэл мэдээж их хоёр орон чинь баг дотор нэг сонгож чанаа. За дотор шиг
хэрэгтэй тийм. Номын юу вэ? Эмч. Ингээ хоёр эмч. Хоёр номын санч. Эмч. За ингээд ажиллах баг бүрдгүү. За би гэрээ даахч юу авчираа гэж хэллээ. За тэгвэл та сая ингээд ангийн номын санд ингээд лайв болох ингээд хэрэгтэй юм даа ингээд хийгээд байна л та. Юу гэвэл тулгарч байгаа асуудал байгаа юу? Ямар асуудал тулгараад байна? Үзүүлэгээрээ. Номын 50. Номын 50-аа. За. Өөр тулгарч байгаа асуудал байсан уу? Өөр тулгарч байгаа асуудал гэсэн. За жаахан Олон номын хэрэгтэй байсан. олон номууд хэрэгтэй байсан. За. Уншигчд хэрэгтэй байна. Унших маш шинжлэх хүсэлтэй сэтгэл Хэрэгтэй байна тийм. За бүрэн дуусаад Ширээ сандал. ширээ санд хэрэгтэй. За. Ширээ сандыг өөрөө шийдэж авах уу? Ангид унших бол за ангидаа чөлөө цагаар уншиж чинь өөр уншчихтэй. Эртээ бас уншиж болж байна. Номын санд. За. цаг зав бид нар доош Цаг зав. төлөвлөсөн. Хажидмаа. За. Одоо чөлөө цаг зав гарахаараа юуч болох шиг. Чөлөө цаг зав хараад яг уншиж болох юм тийм ээ. За бүгд одоо энэ тэрийг яаж шийдэх вэ? Яг цаах ба тийм тамиураа яаж шийдэх вэ? Сан болон хоорондоо цацахдаа бид мөнгө цуглуулж байгаа шинэ гоё ангитай намаас авах. За тэгээ. За Одоо чи эдийн засаг хямрцсан ч гэхээр жоохон мөнгө төгрөг цуглуулна гэхээр жоохон тийм үү? Тийм шүү дээ. Ямар ч байсан та асуудал тулгараад байгаа юм байна тий. За тэгвэл тэр асуудлыг чи бид шийдэх гэж байна. Мондор бид шийдэх гэж байна. Яаж юу байх гэж байна би? Юу байх гэж байна? За одоо бид тэр Сургуулийн өндөр ажилласан миний зүгээс энэ номын нэвэр бичиж байгаамаа. Манай эцэгчүүдийн лигдээ хиний аав бэ? Яаж мэдв? Надад чагсан байна. Тэгээд яаж юу хийх гээд байна? За баяр хүргэе тийм ээ. За ном хэлж баяр хүргэе. За
Онгоцтой орой. Хинжана. Онгоцтой. хамгийн хэцүү нь юу байсан ер нь? Тавар байсан уу? Ийм амархан бүтчихлээ шүү дээ. Энэ дүүнд ямар гоё юм уу? Сам хэлэхгүй байна. За ийм их номтой номын тавар хаа юусэн тэнгэр дүүлж байгаа юм шиг сэтгэлээ. Багшаа нэг юм бусад сэдвүүдийг нэг юм номын ангийн номын сан байгуулалт гэдэг чинь арай хэцүү юм болов гэж бодсон чи бүгдийг тэгээд хийгээд ирэхээр амархан юм шиг тийм сэтгэл өгсөн үү те. За ганц болгоо. Юу ийм гой номын сан тавиулгаж ангийн номын сан тавиртай болгож өгсөн. Тэгээд бас ийм сюрприз хийсэн таартай баярлалаа гэж бодож байна. Бас Жаргал Баатрын авдаа түн их баярлалаа гэж бодож байна. Миний сэтгэл бүр гайхалтай. Яа баярлалаа. Санж явал бүтэн сайжж явал бүр үүдэг сайхан зөөрөг байдаг. Яг тэрнээс бид намын тавиртай болох юмсан. Тэгээд намын тавираа хэрхэн хийгүүл санс бас дээрс нь усан мөрөөдөж явсан. Тэр үсмэн биелж бид нар одоо ингээд намын тавиртай үгээр хийх маш сайхан байна тий. За баярлалаа. За үтэлийг сонсъё. Ийм гой тавирыг гэсэн Жаргал Баатрын авдаа ажлын өндөр амжилтыг өөдөөд нөргөн төвчүүлье. За чагнаа. Би ийм их юм автоолсон ч уншиг гэж. Уншиг гэсэн сэтгэл төрж гэнэ үү? Төрж байна. Маш яс мундаг юм байж чагнаа төрж байна. За шинэ жаргалаа. Багшаа миний дээд чих баян татлаад исэн юм аа. Ингээд би гэж их баярлах гэдсэн биш. За баярлалаа. Би намын сантай авсан гэж өдрийн бод шөнийн зүтэлж байгаа баяртай. За баярлалаа. За явж ирсэн хүүхэд дотроо. Баярлалаа. За тэгээд Багшаа санагдээ. за өндөрлөөс санагдсан. За ингээд ангийн номын сан байгуулах гэдэг хичээлээс гадуур үйл ажиллагаанд авсан сэдв нь маш ер нь номын сан гэдэг утгаараа ер нь маш хэцүү юм шиг санагдчихсан. Одоо номын санд ороод үзэхээр маш гайхал тийм том асар их юмыг манай 6 ангийнхан хийж чадахгүй гэж бодож байсан. Гэвч одоо өөрөө ингээд санаад бодоод ирэхээр бүхэн уяндаа ингээд өөрөө бүтээд ирд юм байна гэж би хувьдаа бол бодож байна. Надад бохгүй хийхдээ гэсэн сэтгэл байвал яах юм бэ? За үзээд тийм юм гарах. Ингээд ийм зөөрөө байдаг сэтгэл явал сэрээгээр газар зүтгэл явал зүүгээр нөхөх нь бид нар сэтгэл гаргаж зүтгэлээр юм сайхан номын тавиртай боллоо. Ямар тэгвэл энэ номноос эргүүлээд аавна гэсэн үг тийм ээ. Яасан ч юм бэ? Ном уншиж байгаадаа бас энэ хамгийн олон ном байсан байх. За тэгээд Уран ихтэй тэмцээ. Бас номны тухай мэтгэлцээ хийж гин. хэлцэн хамаагүй. За Хэн нэг ном уншсанаас авралдъя. за шинэ жаргалаа. Аль болох тэр номоо яаж сайн ойлгосон нь бас шалгуулна. Утга энэ номыг яаж унших вэ? Тэгээс биш энэ олон ном унших нь чухал биш байх юм шүү дээ. Яаж унших вэ? Ер нь мундаг шүү манай. Ямар мундаг бүгд вэ? За ингээд ангийн номоос авах ямар сайхан юм бэ те? Яагаад тэгвэл багш ихсэх баяртай байна. За одоо хайрмаа сайн номоо унших гэсэн шүү дээ. Тийм. Одоо нэг хүүхд өдөр сурч байгаа чинь багийнхаа өдрийн тооноо багч.
Өөрөөс сэтгэл их байгаа юм шиг байна. Тийм ээ. Надад Тэгвэл мөртлөж өгдөг дараа нь уншаарай заяа. За. Одоо нэг уншсан хамтаа танилцсан юм шиг хэлбэртэй. Загсаа. Би энэ фоны шинэ амьдрал гэдэг нэг гоё ном авсан. Би энэ нэг уншмаар амар сэтгэл төрж байна. За уншмаа. Миний бүслэтээс бүр гоё хатан бороо гэдэг юм байна. Өөр гоё гэж тийм цаав тэгээд Энэ манай хүмүүс хамгийн гоё. Орон орны үлгэрүүд гэж байна. Би одоо энэ онтойгоо орон орноор аялж байна. оо энэ номер яах вэ? Орон орноор аялж байна. Заавал ийм гоё номтой баярлж байна. Хаатрын IP нөр гэдэг ном байна. Өөр хамт юм байна. Хой нэртэй ном. Багцсан хаврын үе. За багцсан үгтэй. Цаа гэртээ намайг кодлоо заяа. Намайг код авлаа. Тэгэхээр өмнө бид хүүхдүүд номер өөрсдийнхөө номерыг мэдчихэж байгаа шүү дээ. Тийм ээ. Жишээ нь аваад хайруулчлагын нэгдүгээр сурагч тийм үү? Тэгэхээр нэгдүгээр сурагч нь хайруулахээ нэг гэж шууд кодлох нь шүү дээ. Танах болохоор дүүлнэсийн 1, дүүлнэсийн 2 гэдэг ингээд намайг кодлоо заяа. За ингээд яас бүгдээ баярлалаа. За сараа бүгдээ бид нэг ажлаа дуусгасан. За. Раундер маань хэлээ. За эхлэе. Бидний орчин жаргал юм, энэ хорвол хөрөнгө юм, амьдралын үнд шат юм, аялахын замд ураа юм. Ном таны бодлыг зэвсэн, магадгүй урагших замыг танилцсан, харвыг гэрэлтэх гэрэл ухаан юм, би өөрөө эзнэн юм, багштаа амжилт. Ямар номер вэ? Энэ агаас энийг өшөө хэлсэн юм бол цаашаа бас бид авсан ном аа яа. Уншсан. Тийм ээ. Уншиж ирчээд яах вэ? Ангийнхаа утгын сайн дэлгэрэнгүй тайлбарж байгаа. Яаж ч тийм ээ. Тийм ээ. За ингээд үйл ажиллагаанд ихтэй оролцсон. Найзуудаа баярлалаа. Найзуудаа Баярлалаа. дараагийнхаа бүтэц урагчийг өрье. Яа. Нөгөө дараагийнхаа бүтэц урагч маань өсгтэй маань сонголтчлаа тийм ээ. Одоо тэгвэл өсгтэй яваад одоо нөгөө төлөвлөгөө ясараа дараагийн үйл ажиллагааг яах хэрэгтэй байна чи. Төлөвлөж энэ хооронд чи нөгөө сурагчаа хэнийг өрөх вэ гэдэг бодоорой заяа. За ингээд хоёр бүтэц урагч хийсэн. Ундрал болон өсгтэй нартай бас баярлалаа. За баярлалаа. За. За